Гэртээ хийс яриаг хөгжүүлэх шийстэг 10 дасгал. Энэ дасгалтын цогцлборыг актусиацийн гимнастик гэж нэлдэг. Эдгээрийг өдөр бүр ташны өмнө хийгэв. Бүр дасгалтыг 3-аас 5 удаа давтан гүйцэтгэнэ. Статик дасгалтыг 5-аас 10 секунд барина. Динамик дасгалтыг 10-аас 15 удаа давтана. Хийсний дасгалууд. Эхний дасгал бол цонх юм. Хүүхэд амаа том нээж хийсэн амны ёроос чимээгүйх нь хэвтэж байна. Би 5 хүртэл тоосдог. 1, 2, 3, 4, 5. Дамаасаа бид нэгдэн 1, 2, 3, 4, 5. Хайцгаая. Тэгээд сүүлчийн удаа 1, 2, 3, 4, 5. Дамаа хайсан. 2 дахь дасгал бол чифэрх юм. Хийсний үзүүрээрээ эсээд нэг хацар дараа нь нөгөө хацар руу дарна. Энэ үед ирүү хөдшөөнгүй байна. 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3. Дууссан. 3 дахь дасгал бол инээмсэглэс ба гуурс. Зөвхөн буруус ажиллана. Инээмсэглэс өрөөс инээмсэглэснэ. Гуурс өрөөс урагш сунаж гуурс шиг болно. 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3 зогс. 4 дахь дасгал бол хашаа ба бүглэг. Энэ нь өмнөдөө төстэй. Гэхдээ одоо зөвхөн уруус ажиллаж шүднүүд яг дээр доороо хөдөлгөөнгүй байрлана. Тас руу урагш. Тас руу урагш. 1, 2, 3, 4, 1, 2, 3. Дууссан. 5 дахь дасгал хосуур зүү. Хийсний өргөм үзүүрийг доод урган дээс тавиад тэр байрлалстаа барина. Дараа нь байрлалыг өөрчлөх хийсний үзүүрийг урагш нарийнхан зүү шиг сумбана. Доод ургаас дээр хосуур. Тимээ зүү урагшаа татах. Хосуур нь доод ургаас дээр байрлуулна. Зүү мөн дахин хийсээ амраахын тулд хосуур ашигласан уу? Зүү 6 дахь дасгал биггүй хийх. Бид хийсний өргөм үзүүрийг доод ургаас дээр байрлуулж дээд ургасаараа хийсээ хасагддаг. Тийм мөн хийсээ шүдээрээ хазаж болно. Хийсний өргөм үзүүрийг шүдээрээ хазна. 7 дахь дасгал савсуур. Ирүүн доор хуруугаа тавьж хөдөлгөөнгүй байсан. Зөвхөн хийсний үзүүрийг нэг чифрүү дараа нь нөгөө чифрүү сумбана. 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, бас 1, 2, 3. 8 дахь дасгал савсуур. Хийсээ хамар суугаа сумбаад дараа нь ирүүн доош сумбана. Ирүүн доош дээш. Амаа омборхой байсахыг хичээгээрэй. Дээш доош. Эрсдэх дасгал хамттай жимсний чанамас. Уруусуудаа нэг чийсэс тойруулсан доос аваад дараа нь нөгөө чийсэс доосооно. Нэг чийсэст ирүүгээ хөдөлгөхгүй тулд хуруугаа ирүүн дээрээ тавьж болно. Одоо нөгөө чиглэлд. Гаравдах дасгалснаар. Буруус инээмсэглээд амбаах зэрэг онгорхой. Хийсээ дээд талмайдаа наана. Энэ байрлалаа тогтоохын тулд хуруугаа ирүүн дээрээ тавьж болно. Дууссан.